Таны сүнсний талаарх ойлголт юу вэ? Та сүнсээ мэдэрч хөгжүүлж чаддаг уу? Сүнсний тухай орчлон ертөнцийн үнэн мэдлэгтэй танилцгаая. Сүнс анх үүсэж бий болохдоо ертөнцийн төв энергийн системээс тусдаа их усүрийн өчүүхэн баг хэсэгтэй хамт бактери, молекул, энергитэй хослон бүтээгддэг. Энэхүү бүтцэд энерги давмгайлсан байдаг ба нарнаас дэмжлэгтэйгээр хөгждөг. Сүнс ч гэсэн эрэм хүстэйгээр хуваагдсан бүтээгддэг. Анх сүнс бүтээгдэж байх явцад түүний энергийн бөөгнөрөлд эм сүнс болох үйл ажиллагаа хүчтэй явагддаг ба явцын дунд сүнсийг бүтээхэд оролцож байгаа дээд оршинлууд тэнцвэрийг барих зорилгоор хүйсийг өөрчилж болдог. Сүнс орчлон ертөнцийн хамгийн бага давтамж болох 2 ба 3 хэмжээстээс анхны гараагаа эхэлдэг. 2 хэмжээстэй тухамсар ба сүнс хоёр анх нийлж хувь бит болсноор хамтын ухамсартай харилцан холбоотой хөгжих үндэс тавигдана. Сүнс тэрхүү хөгжлийн замаа эхлэн цаашид шат ахих тусам тухайн сүнс хэр хөгжиж байгаагаас хамаарч өөр хэмжээст гаргуудад өөрийн сонголтоор очин цааш өөрт хэрэгтэй өсөлт туулалт хийхээр явдаг ба энэ зам цаашид ч үргэлжилсээр байх болно. Сүнс хөгжих замыг 3 хэсэгт хуваадаг. Эхний зам бол 2 ба 3 хэмжээсэд хамаарах гарааны зам. Дараагийн зам нь 3 ба 5 хэмжээстэй төгсөх шилжилтийн зам. Дараагийнх нь 5 ба 7 хэмжээстэй хүрэх тэлэлтийн замууд байдаг бөгөөд үүнээс цааш чөлөөт замууд байдаг. 8 ба 9, 9 ба 10, 10 ба бусад дээд хэмжээстүүд чөлөөт хөгжилд хамаарах бөгөөд хэрэв тухайн сүнс энэ хөгжлийн замыг үргэлжлүүлэхээр сонгосон бол 11 хэмжээст хүрч байж бусад оролцогч гэрлэн битүүдэд мэдэгдсэний дараа энерги болон гэрлэн бит болох замаа эхэлдэг. Сүнс гэдэг хөгжлийн явцад туулалтын замаа дундаас нь зогсоох, бүтцийнхээ хувьд хандах явдал маш их байдаг. Ер нь ихэнх сүнс замын дунд зогсон байнgadаа сэтгэл ханамжтайгаар тухайн хэмжээст гарагт үлддэг явдал түгээмэл. Мэдээж зүүн тоотой сүнс хэмжээс дахин түүнээс цааш гэрлэн бит болтлоо хөгждөг. Илүү хөгжих тусмаа хүчирхэг гэрэл болон бүх давтамжинд хувирах чадвартай болж хийх, бүтээх, сонсох, мэдрэх, харах, хүрэх чадварч мөн өндөр төвжин бусдын тусын тулд гэсэн инэрэнгүй үзэлтэй болдог. Манай дэлхийгээс гадна 3 хэмжээстэд хамаарах гариг галактик болгонд бий. Тэдгээр 3 хэмжээст гаригуудад ялгаатай тал нь манайхтай адил сорилт байдаггүй. Зөвхөн туулалт хийх зам л байдаг. Энэ нь юу гэлж байна вэ гэхээр сүнс тухайн 3 хэмжээст гарагт туулалт хийхээр орохдоо бүх ой санамжуудаа аваад ордог боловч ашиглах хэрэглэх хориотой. Харин манай гарагт бол ой санамжаа түр устган ордгоороо онцлог. Энд сайн мууг амсах, хийж бүтээх, үйлдэж үзэх бүх сорилтуудыг нэг дур амсаж үзэх боломж төвлөр байдаг. Дэлхийд анхны туулалтаа хийх шийдвэрээ гаргахдаа гэр бүл, улс орон, тухайн цаг агаар, амьдрах таатай таагүй орчин, хамтран оролцогчид болох унгаагчид, дэмжигчид болон бусад оролцогчдоо туулалт эхлэхээс дуусах хүртэл бүрэн сонгож гэрээ хийж байж ирдэг ба тэр гэрээнд дээр дурдсанчлан урьд хойд бүх санамжаа түр устган орох сорил багтсан байдаг. Чөлөө төслийн тухайн орчин, гэр бүл сонгосон тулалтад эхний өгдлүүд нууц явагдана. Тухайлбал эдгээр өгдлүүдэд зүуд, зөв мэдрэмж, анхны хүсэл, багын сониуч зан, бүдэг ой санамжууд гэх мэт орно. Хүмүүс бид өдөр тутамдаа үзэж, харж, сонсож, үйлдэж байгаа бүхэндээ сэтгэл хөдлөл мэдрэмжээ ажиглах хэрэгтэй. Өдөр болгон тодорхой хугацаанд чимээгүй орчин суугаад сэтгэл хөдлөлөөс хамаарч сүнсээ биеийн аль хэсэгт байгааг мэдрэх, ажиглах тасгалуудыг хийх хэрэгтэй. Бид бүхэн сүнс хөгжүүлэлтээр анхаарахаар бол сорилтоо мэдэх, мэдрэх, анхаарал хандуулах, чадруудаа хөгжүүлэх, нийлмэл хөгжүүлэлт хийж өөрийгөө толон тарахтай адил дотор гаднаа харж хослуулах нь чухал. Сүнсний суусан физик бид сүнсний зам мөрийг эсэргүүцэх, өөр бодлоор солих, нэг бодлыг дахин суулгах, хөгжилт саад болох зэрэг ажиллагаа байнга явагддаг учраас л жинхэнэ сүнсний хөгжил дэвшил явагдах зам хаагддаг. Тэр бүхнийг байгаа орчин хүрээлэлтэй мэдрэн сонсож тунгаан сүнсний зам уу физик биеийн хүсэл үү гэдгийг ялгаж болдог. Гэхдээ сүнсээ сонсож байна гэд хүчээр хяналтаар албадлагаар үлдэж бодох нь үр дүнгүй. Харин бидний хэлдэг торгон мэдрэмж үүнд чухал байдаг. Тэр нь хизээ, хаана, ямар үед хоёр салаа сонголт гарч байна, тэр үед бодлоо дагах уу, сүнсээ дагах уу, мэдрэмж юу гэж зөвлөж байна гэдгийг мэдрэх, сонсох нь сонгох зөв буруугийн замыг мэдэх энгийн бөгөөд амархан тайлалтай сүнсний зөвлөмж юм. Та яагаад энд байгаагаа, юу хийх гэж энд төрснөө мэдэж сүнсээ хөгжүүлэхийг хүсвэл
хамтын ухамсар Facebook пэйжээр холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.